Намайг Төр өвтийн Довчин бэ гэдэг. Би Өвранга аймгийн Баян Дөрсөн баяраад аймаг арсан цалтай. Санаа асуултаа гэхдээ зүгээр хариулт нь санаа зовж байгаа. 3 доо нуучлаа. Юу их үү тэгээд бөхөө үзэн ш. Нөгөө давсан бөхчүүдэд хараа. Хамгийн ихний бол тэгэл дараачийнхаа одоо тэр бид нар чи ер нь бол бүх барилдаж эхлэхээс илүүгээр бас би миний хувьд бол бас үзэгч авахгүй. Тэгээд ингээд өөрөө барилдаж явахдаа барилдаа явна. Тэгээд нөгөө барилж байгаа нөхдүүдэд харна. Тэгэл одоо нутаг усныхнаа дэмжин нөгөө үзүүр төрний бүхий чи яг л нөгөө үзэгчдийн ингээд хэмжээнд үз сонирхдог. Тэгээд зөндөө бодогдно яагаад он ч тэгсэн болов тэгчихөөж гэж юм дандаа унсныхаа дараа давх байсан аргуудаа бодно те ингэсэн бол би давх байсан ингэсэн бол унахгүй байсан ч гэдэг юм. Хэсэгэн бодогдно. Тэгээд за ганцхан би ундаг наадам ш одоо олон лав үүдүүд сайн барилддаг хүмүүс ингээд унаал тэгэл нэг нь төрүүлээл одоо цол охин авдаг учраас тэгээд нөгөө нэг хүмүүсийнхаа цол авах тэр их шин харангуудаа баярлалаа. Тэгээд нөгөө нэг одоо яг унсан сэтгэл зүгээ бас нөгөө бусдын давж байгаа юугаар хараад аваа нэг сайхан ингээд асал ингээд ууггүй хөдөлмөрлөд авах юм бол хэзээ нэг цагт одоо надад ийм бас боломж ирэндэ гэдэг юугаар тайлхалдаг л да. Өөрийгөө 100% дайлж чадахгүй барилдаад хараад харамсаж байгаа. Хүнс бол одоо хийх юмөө хийгээд тэг үнэхээр одоо нөгөө хүнээ дийлэхгүй унтчаад одоо хүн харамсаад ч одоо яхад дийлэхгүй байгаа юм чи. Дараа жилийн наадам даанч холох тэгэл бэлтгэлтэй орно шүү дээ. Угаасан. Тэгээд үздэг хүмүүстэй төрж байгаа юм барилж байгаа хүмүүсийн гол тэгээс илүү л байгаа л. Тий, ер нь бол ерөөсөө наадам хийхгүй гэж бодонгууд нэг юм сэтгэлд нэг тийм хоос орж өгөхгүй яа. Яагаад одоо тий ер нь бол одоо зарим зүйлд хүн ч итгэдэг шүү дээ. Тэнтэй адилхан наадам хийхгүй гэхэр ч бас нэг талаараа итгэжихгүй нөгөө талаараа ингээд сэтгэл нэг л зүгээр нэг хоосон. За яг энэ үг хэлэхэд ингээд нэг сэтгэл дээр хүртэл барьж чадахгүй унтснаас илүү тийм сонирн байгаа хөөхгүй. Итгэл бол харин тийм яг нэг наадмаа хийчихээсэ гэд нэг хийчих юм шиг ингээд бодоод байгаа хөөхгүй. Тэр эвлэрч чадахгүй л байгаа. Тэгээд одоо хийгээгүй цагт нь хийгээгүй л гэж бодчихсон. Тэгвэл нэг яг ч бүр хийхгүй гэж бодохгүй л байгаа шүү дээ. Хийж байгаа гэж найд тавьчих шүү дээ.